За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ хүү гайхалтай өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр та бүхэндээ зориулаад маш гоё харийн уншлага хийх гэж байна. За ерөнхийдөө бол тэр таныг онцгой гэж бодод гэсэн ийм гоё сэдвтэй уншлага байгаа. За тэгээд сэдвүүдийн дагуу энерги шалгалт хэсэг байгаа. За тэгээд тэр хүн таныг онцгой гэж бододгоо гэсэн асуултанд хариулна. За мөн таныг одоо ч гэсэн бодож байгаа юу гэсэн энэ асуултанд хариулах байгаа. За дээрэс нь нэмэлт төлбөртэй хэсэг байгаа. За нэмэлтийг авах юм бол та хэдд маань танд хэлж чадаагүй гэсэн юу байгаа вэ? За тэгээд одоо тэр хүний буцаж ирэх сэтгэл байгаа юу? За дээрэс нь мөн таны одоо эмгтээлэг энергийг сэргээж хайр татах зөвлөгөөг би сахиуснуудаас нь авна. За энэ дээр нэг тайлбар хэлэхэд за эмгтээлэг энерги гэдэг байгаа маань энэ одоо эрэгтэй хүн эмэгтэй хүн гэж ялгахгүй. Эмэгтэйлэг энерги хүн болгонд байдаг. За эмэгтэйлэг энерги бол өөрөө хайрыг өөртөө татах энерги гэсэн үг. За тэгэхээр тэр хайрыг өөртөө татдаг, тэг хүлээж авдаг тэр энергийг яаж сэргээх вэ гэдэг талаар би сахиуснуудаас нь зөвлөгөө авах байгаа. За тэгээд одоо тухайн таны бодож байгаа хүн одоо ингээ холдоод явсан ч муудалцсан ч тэр одоо хэлэхгүй байгаа тэр цаашаа хараад явсан энергийн цаана таник гэсэн яг ямар жинхэнэ бодол мэдрэмж байсан юм бэ? Таныг үнэхээр бусдаас онцгой хүн гэж бодсон юм уу үгүй юу гэдэг дээр би хариултууд татах байгаа. За тэгэхээр сэдвүүдийн дагуу ийм байгаа. За дээрэс нь мөн одоо миний сувгийг дагаж үздэг бүх үзэгчдтэй маш их баярлалаа. Гой сэтгэгдэл үлдээдэг, талархалж байгаагаа илэрхийлдэг бүх гишүүдтэй маш их баярлалаа. Мөн миний сувгийг subscribe дараарай манайхаа. За тэгээд та хэдтэй маш гоё мэдээтэй. За ямар мэдээ вэ гэхээр би Moon membership гэдэг ийм membership клуб зарлж байгаа. За энэ клуб маань сар болгон private group байгаа. За тэгээд дээрэс нь сарын төлбөр бол 55,555 төгрөгийн үнэтэй. За та ердөө 55,000 төгрөгөөр сард өөрийнхөө энергийг өсгөх, өөрийнхөө энергийг өсгөж өөртөө маш гой сайхан зүйлсийг өөртөө татах, амьдралаа дэвшлүүлэх энэ гой сайхан мэдээ болон уншлагуудыг би контентуудыг бэлдэж зөвхөн тэр private group дээр membership зарлах байгаа. За тэгээд дээрэс нь би одооноос хувийн уншлага ерөнхийдөө авахаа зогсоож байгаа. Миний цагийн хуваар нэлээд ийм шахуу болж байгаа учраас манайхан зөвхөн membership гишүүдтэй би хувийн уншлага хийж өгөхөр болж байгаа. Тэгэхээр манайхан 2026 оны 3 сарын 30-ны өдрөөс буюу одоо утгагүй манай групп маань одоо энэ membership маань аль биесээр нэгдэж явна. Би доор тайлбар хэсэгт яаж одоо membership авах тэр холбоос тайлбарыг би сайхан оруулаад өгнө. Тэгэхээр та хэд маань membership-ийг сард 55,555 төгрөгөөр аваад бүр ингээд тухайн сард өөрийнхөө энерги, ажил, карьер, хайр дурлал бүх зүйлийг өсгөх хүсэлтэй ингээд бүр ингээд бүх хайрыг өөртөө татах, амьдралыг гой сайхан гэрэлтэйгээр харах хүсэлтэй хүмүүс байх юм бол манай групп member болж нэгдэрээ. Энэ бол маш юм private group байгаа. За дээрэс нь би уншлагуудын хуваар гаргасан байгаа. Та хэд маань танилцах юм бол 4 сарын 1-ээс эхлээд дараах хуваарийн дагуу би уншлагууд хийгдэнэ. За ерөнхийдөө бол мэдээж тухайн сарын энергийг би маш гүнзгий уншлагууд хийгдэнэ. За 4 сарын 2-нд бол угаасаа шинэ 15-ны өдөр байж байгаа. Тэр өдөр би сайхан хичээл зөвлөгөөнүүд оруулна. За энэ уншлагуудаас гадна давхар зөндөө олон мэдээлэл, контент хүргэгдэх байгаа. За 4 сарын 6-нд хайрын талаар, харилцааны талаар уншлага орно, зөвлөгөө орно, маш гүн. За тэгээд 4 сарын 9-нд мөнгөний талаар уншлага байгаа. Мөнгө, карьер, бизнестэй холбоотой маш юм нарийн уншлагууд орно. За 4 сарын 13-нд ерөнхийдөө энерги өсгөх, өөрөө өөрсөндөө маш гоё зүйлсийг татах тэр одоо manifestation уншлага байгаа. За 4 сарын 16-нд та хэдийн маань өвөг дээдс сахиусан тэнгэрүүдээс өгж байгаа бас юм дэлгэрэнгүй уншлага байгаа. За 4 сарын 20-нд болох юм бол бас тухайн сарын өөрсөндөө гой сайхан зүйлсийг татах, энерги өсгөх юм manifestation уншлага байгаа. За 4 сарын 23-нд ерөнхийдөө бол ийм сюрприз уншлага байгаа. За 4 сарын 30-нд хэдүүлээ дараа сартаа бэлдээд ингээд сар болгон
байгууллагадаг юм membership group байгаа шүү. За та хэд маань нэгтгэх хүсвэл манай Ламцаг manifestation гэдэг Instagram хуудас руу холбогдоорой. Мөн lamcag.com гэдэг манай вебсайт ашигласан доорсон та хэд маань сонирхоод үзээрэй. За тэгээд одоо хэдүүлээ групп сонголтынхаа хэсэг рүүгээ орцгоё. Та хэд маань өөрт хамгийн их таалагдсан хамгийн нүдэнд тусч байгаа тэр одоо archetype хүзрийг сонгоорой. За ингээд би групп сонголтын та хэдээ чимээгүй бясалгах хугацааг олгоё. За нэгдүгээр группыг сонгосон хүмүүс маань уншлахтаа тавтай морил. За би одоо энергийн шалгалт хийж байна. Ерөнхийдөө бол энэ дээрийн гэсэн картнаас арchetype-аас сонголтоо хийсэн байх хүмүүс байгаа. За тэгээд за ерөнхийдөө нийт картуудаа харахаар манай нэгдүгээр группыг сонгосон хүмүүс маань нэг юм амьдрал дээр нэг тэнцвэрээ олох гээд байгаа. Тэнцвэрээ олдох гэж оролдож байгаа хүмүүс байгаа шиг харагдаж байна. Ер нь гадна талтай амьдрал нэг юм хэвийн өрнөж байгаа, хэвийн байгаа, өдөр тутмын амьдрал нэг юм хэвийн явж байгаа, ажиллаа хийж байгаа, хийх ёстойгоо хийж байгаа харагдаж байгаа бол дотроо болохоор энэ нэг юм савлгаатай энергийг илэрхийлээд байна л да. За эхнээс нь эхлээд цаахан тайлбарлаад явчихъя. За дэрийн archetype ч юм болохоор өөрөө нэг юм холбоо амлалт бүгч тий энэ нэг юм тавтагддаг бүгчийг нэг юм тавтагддаг циклийг илэрхийлдэг байхгүй юу. За тэгэхээр хин нэгэн хүнтэй холбоотой юм гүн холбоотой одоо мэдрэмжийн гүн сэтгэлийн гүн холбоотой байж болно. Бас та эдийн энерги одоо их юм одоо нөгөө хүнтэйгээ холбоогоо тасалж чадахгүй айгу дотроо айгу юм эргэлзээтэй байгаа харагдаад байна гэсэн үг. За тэгээд эсвэл магадгүй юм бүгж та хэд маань нөгөө хүнээсээ харилцаатай хүнээсээ авсан байж магадгүй байгаад байна. Эсвэл бүгж авах тухай ярьж исэн, эсвэл саяхан бүгжний тухайар илмэл үзсэн хүмүүс байж болно гэсэн үг. За тэгээд хоёрын зоос гарч ирсэн. Ерөнхийдөө бол нэг юм хоёр сонголтын дунд байгаа хүмүүс байна. За тэр нь болохоор одоо сэтгэлээрээ явах уу, хайр дурлалаа сонгоод явах уу, эсвэл амьдралаа босгох уу гэдэг тэнцвэр байж болно. За эсвэл нэг хүнийг ингээд бодоод байгаа мөртлөө амьдралаа бас ингээд тэнцвэртэй авч явах гэж хичээгээд байгаа хүмүүс байж болно. Эсвэл тавиад явуулах уу, бариад үлдэх үү гэсэн нэрхтэй байна гэсэн үг. За харилцаа жоохон төгтөргүй байгаа байж магадгүй. Нэг юм тодорхойгүй харилцаанд байж магадгүй. Нөгөө хостойгоо ч юм уу харилцаатай хүнтэйгээ нэг юм холбоотой юм шиг хэрнээ холбоогүй ч юм шиг. Эсвэл харилцдаг хүнтэйгээ чаталдаг хэрнээ нэг юм байнгын доктортой ингээл урсаал чатлаад идэггүй нэг юм тасалтай байдаг гэж магадгүй. За эсвэл хин нэгэн хүнийг сэтгэл зүрхэндээ маш юм удаан тээж байгаа. Тэгтээ амьдралаа ингээд нэг юм хэвийн үргэлжлүүлээд авч явж байгаа нэг юм энерги байна гэсэн үг. Нилээ нэг юм завгүй шүү. Завгүй. Тэгтээ нэг юм амьдралаа нэг юм доктортой авч явах гээд хичээж байгаа энерги байна гэсэн үг. За тэгээд хатны аяг гарч ирсэн. За хатны аяг болохоор ерөөхдөө та хэд маань нэлээ нэг юм зөөлөн мэдрэмтгий хүмүүс байна. За хайрлахаараа нэлээ юм гүн хайрладаг сэтгэлээсээ одоо таны дотор агуу их юм хайр байдаг гэсэн үг. Тэгээд тэр хайр сэтгэлээ бас нэг хийдэл гаргаад авахгүй өөрийнхөө дотор аягүй гүн мэдэрдэг төрлийн хүмүүс байна. За одоо ер нь бодит амьдрал дээр магадгүй хин нэг аягүй их санаж байгаа бодож байгаа хүмүүс байж магадгүй байна. За эсвэл хин нэг аягүй ойлгох гэж хичээж байгаа хүмүүс байна. За дээрэс нь бас юм жоохон зүүн совын ажиллаа. За би нэг ямар нэг юм мэдрээд байна. Гэхдээ баттай биш гэж бодож байгаа хүмүүс байж магадгүй. За одоо нэг юм энерги ажиглагдаад байна. Ингээд яг энэ бодит амьдрал дээр иргэн тойронд тань тохиолдож байгаа зүйлс юм тодорхой биш байгаа юм шиг
санагдаад байгаа хэрнээ тэрийг ингээд та өөрөө дотроо ингээд мэдрээд байгаа юм мэдрэмж байна гэсэн үг. Эсвэл одоо нөгөө одоо ингээд харилцаа чинь тодорхойгүй биш байгаа хэрнээ та ингээд энэ хүн намайг бодож байгаа баха гэсэн нэг юм холбоо дотор чинь байгаад байгаа гэсэн үг. Ийм мэдрэмж бодол байгаа хүмүүс байна гэж хэлгээд байна. За тэгээд Moon карт гарч ирсэн. За ерөнхийдөө бол эргэн тойронд чинь одоо юмс харилцаач ажилч бай бас тодорхой биш байна. Харилцааны хувьд болохоор одоо би биендээ айгүй сэтгэлтэй амар юм гүн таталцал байдаг ч ерөөсөө ил гаргадаггүй байгаад байна. За айгүй найзтай байна, эргэлзээтэй байна, хүлээлттэй байна. Ингээд ингээ юмс амар юм холилдсон мэдрэмжтэй байгаад байна гэсэн үг. Ингээд сэтгэл дотроо айгүй хэцүүлэг мэдрээд байгаа хэрнээсээ тэрийг яг ингээд юу гэж хэлж тайлбарлахаа мэдэхгүй тийм үедээ явчих бас магадгүй. Эсвэл хэн нэгэн хүнтэй холбоотой байж агаад холбоогүй болсон чинь яг юм сэтгэл зүрх нь бүрэн тасраагүй байгаа ч юм уу тий. Тухайн хүн таныг айгүй юм санаад байгаа юм шиг бодогдоод байгаа. Ингээд зүүн совин чинь дотроо ингээд нэг юм хэлээд байгаа боловч энэ нотлохоо байхгүй. Нотолж чадахгүй. За тэгээд шүн оройн цагаар одоо энэ сар гарах үеэр аюу хэцүү бодож байгаа хүмүүс байна. За ийм хүмүүс байна гэж харагдлаа. За дэринг ч юм бол өөрөө нөгөө амлалт те ийм хаагддаггүй цикл энэ хүн холбоог илэрхийлдэг карт аахгүй юу? Байнгын эргэж ирээд байдаг харилцаад байдаг гэж магадгүй байгаад байна. Одоо тэр тухайн бодож байгаа хүн чинь ингээд нэг холбоо тасрал тэгснийхаа дараа эргэж дахиж холбогдоод байдаг ерөөсөө юм тасарч чаддаггүй холбоо гэсэн үг. Дуусгаж чаддаггүй харилцаа байна. За ийм энерги байна. За ерөнхийдөө бол манай нэгдүгээр группийн хүмүүс маш нэг юм энцэг байна. Аюугүй мэдрэмтгий байна. Бас хэн нэг бодоод байна. Тэгээд харилцаан дээр ч юм уу яг юм дуусгаагүй юм шиг мэдрэмжтэй үлдсэн хүмүүс байна. За тэгээд зүүн совин бас жоохон хүчтэй ажиллаад байгаа хүмүүс байна. Бас нэг юм жоохон айдсын нэрэг байна гэж харагдаад байна. Тэгээ Moon гарч ирсэн. Айдсыг илэрхийлээд байгаа байхгүй юу? За тэгээд энэ зоосны хүзэр болон аягны хүзэр дээр бас нэмж хэлэхэд за зоосны хүзэрчин болохоор өөрөө шорон мах бодтой буюу үхрийн орд, охины орд, матрын ордныхан байж магадгүй байна гэсэн үг. За жоохон нэг юм бодтой, жоохон нэг юм практик дээр суурилсан бодолтой юм тогтвортой хүмүүс байна. Айгүй аюулгүй байдал дуртай, материалын зүйлд дуртай, тууштай тогтвортой байдлыг чухалчилдаг төрлийн хүмүүс байна. За заавал энэ ордны хүмүүс байх шаардлагагүй. Шорон мах бодтой ордтой төстэй бас характертай хүмүүс байж болно. Нар сар мандалт ордууд нь үхэр охин матар байж болно. За тэгээд аяг хүзэр маань гарч ирсэн. Аяг хүзэр чи өөрөө ус мах бодтой. Тэгэхээр нэлхий хилэнд загсны ордныхон байж болно. Эсвэл энэ ордны нөгөө нар сар мандалттай хүмүүс байж болно. За тэгэхээр нэлээ нэг юм мэдрэмтгий зүүн совин өндөртэй за нэг юм дотор айгүй хэцүү боддог юм мэдрэмжээрээ хайраараа сэтгэлээрээ амьдардаг хүмүүс байна гэж хэлнэ. За тэгээд Moon ч өөрөө бас ус мах бодтой хүзэр. Тэгэхээр ус мах бодтой, шорон мах бодтой ордууд байвал мөн шүү. За энэ ордны хүмүүс биш ч байж бас болно гэсэн үг. За тэгэхээр энергийн шалгалт гэсэн маань ингээд дуусч байна. За одоо нэгдүгээр группийг
сонгосон хүмүүсийн маань тухайн бодож байгаа хүн таныг онцгой гэж боддоггүй тий яг таныг юуг онцгойлж хараад бусад хүмүүсээс илүү дээгүүр тавьж бодоод байсан юм бэ гэдэг хэдүүлээ хамтдаа харцгаая. За Queen of Swords, Eight of Wands, The Lovers, Ace of Swords гэсэн байна. За тэгэхээр нийт 6-аараа харах юм бол хариулт нь нэлээ тодор таныг аягүй онцгой гэж хардаг хүн байна. За зүгээр нэг юм таталцаа таалагдаад өнгөрсөн хүн бол биш. Таныг бүр юм зүрх сэтгэлээрээ бүр юм амар гүн холбогдсон хүн байгаад байна гэж харагдчихэв. Зүгээр нэг таалагддаг хүн биш. Бүр юм амар таныг мартаж чадахгүй, бүр юм мартахааргүй юм гүн холбоо, юм мэдрэмж төрүүлсэн хүн байгаад байна. Таныг айгу тэгж бодд юм байна. За ерөөхдөө хүзрүүдээ задлаад харъя л та. Queen of Swords гарч ирсэн. Таныг айгу юм ухаалаг, өөрийнхөө үн цэнийг айгу мэддэг, бас тийм одоо нэг амархан хүн гэж бол хардаггүй юм байна. Амархан хүн биш гэж боддог гэсэн үг. Одоо бусадтай адилхан биш. Юм хит хөнгөн биш, маш юм ухаалаг, тийм өөрийн гэсэн одоо үн цэнтэй, одоо өөрийнхөө юу хүсэж байгаагаа айгуу сайн мэддэг, хүндлэл авах хэмжээний, тий харилцаанд хүндлэл авах хэмжээний, одоо жирийн нэг юм анхаарал үүдэг эмэгтэй хүн гэж хэлэхгүй гэдэг байгаа байхгүй. Зүгээр л одоо бүр юм хүндлэх хэмжээний эмэгтэй хүн гэж таныг боддtiin байна. Эмэгтэй хүн, эрэгтэй хүн тэг нөгөө хатны үзэр болохоор эмэгтэй хүн гэж хэлчихлээ. За одоо яагаад таныг онцгой гэж бодоод хараад байгаа вэ гэхээр зүгээр ингээл таалагддаг олон хүн ингээл зүгээр одоо бусад хүмүүс байхгүй юу? Та нараас бусад хүмүүс одоо зүгээр ингээл татагдаал өнгөрдөг ч юм уу те энэ гоё юмхтэй шүү, гоё эрэгтэй шүү, ухаантай шүү гэж боддог болвол та нар бол бүр шал эсрэгээр бүр ингээд хүндлүүлэх те за энэ бүр юм сонирхлын бүр ингээд амар өдөөдөг бүр юм сэтгэлийг амар хөдлөгдөг төрлийн хүмүүс байгаа байхгүй юу? Ерөнхийдөө нөгөө таны бодож байгаа хүн чинь таныг хараад одоо энэ хүн зүгээр нэг одоо юм эмэгтэй биш, энэ хүн зүгээр нэг юм эрэгтэй хүн биш ээ. Тэгээ энэ хүнтэй юм хөнгөн хандаж болохгүй. Энэ хүний дотор яг намайг татах юм байна. Би амар онцгой болохоор би татагдаад байна гэж боддог хүн байна гэсэн үг. За тэгээд Eight of Wands гарч ирсэн. За ерөнхийдөө таныг бодохоор айгүй юм дотор нь айгүй гал асдаг хүмүүс байна. Одоо савааны үзэрчин болохоор өөрөө гал, за 8-ын саваачин бол өөрөө юм бүр юм огцон масдаг галыг хэлдэг байхгүй. Одоо энэ дээрээ юм галтай 8 ширхэг саваа юм галтай байгаа. За тэгэхээр одоо юм та бол тэр хүний дотор бүр амар гал хасаацсан гэсэн үг. Бүр юм таныг бодохоор бүр ингээд шууд ингээд бичмээр санагддаг, уулзмаар санагддаг, амар хүчтэй сандаг ийм холбоо байгаа байхгүй юу? Ингээд жоохон л бодох юм бол шууд ингээд хүсч сандаг ч юм уу тий. Юурээс юм одоо сэтгэл нь айгүй юм хөдөлдөг байгаад байна гэсэн үг. Тэр хүний бас одоо таныг онцгой гэж боддог нэг шалтгаан болохоор та тэр хүний дотор юм амар юм амьд мэдрэмж төрүүлдэг хүн байна гэсэн үг. Одоо тантай холбоотой яриа одоо тэр харилцаа тий айгүй тэр хүнд юм амьд гэж санагддаг гэсэн үг. Зүгээр юм дурсамж үлдээхээс илүү бүр ингээд гал асаацсан байгаа даа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр таны одоо тэр бодож байгаа хүн чинь дотроо яагаад би энэ хүнийг ингэтлэн амар бодоод идэм бол тий
яагаад ингэж надаа ингэж амар хүчтэй нөлөөлт юм бол гэж айгүй мэдэрдэг энерги байна гэсэн үг. За тэрийг чинь The Lovers бас айгүй батлаад өгчөж байгаамаа. Lovers ч юм бол ерөнхийдөө энэ чинь зүгээр нэг таталцал сонирхол биш болчихж байгаа байхгүй юу? The Lovers харж гэнэ бүр юм хайр гэсэн үг. Тэгэхээр хоёрын хооронд юм хайр байсан гэсэн үг байна. Бүр юм зүрхний нандин холбоо гэдэг шүү дээ, тий? Хоёр хүн хоорондоо маш хүчтэй татагдсан, хайр ассан гэсэн үг. Зүгээр нэг юм дурлал, зүгээр нэг юм таталцал биш. Та бүр тэр хүний сэтгэл зүрхэнд нь бүр хүрсэн. Тэр хүн ч гэсэн танд бас айгүй нөлөөлсөн байгаа байхгүй юу? Бусдаас таныг өөр гэж хард юм байна. Бүр шал өөр одоо нөгөө энэ хүн бүр ингэж шал өөр хүн байна гэж боддог. Тэгээд бас одоо би энэ хүнтэй л хамт баймар байна гэсэн юм энерги байна гэсэн үг. Тэгэхээр таныг ерөөсөө юм энгийн хүн гэж ерөөсөө авч үздэг. Та угаасаа энэ хүзрүүдийг харахад бүгд бүр ингэ хилж байгаа. Та угаасаа тэр хүний хувьд юм онцгой байр суурь бүр эзэлдэг хүн байна. Тантай байхдаа мэдрэмж нь өөр байдаг. Ярилцахдаа хамт байхдаа таныг харахад шал өөрөөр мэдэрдэг хүн байна гэсэн үг. Ийм нэг юм зүгээр нэг юм таалагддаг хүнээ харж байгаа харилцаа биш байгаад байна. Яг ийм хайр дурлал болцсон доктортой явж байгаа хүмүүсийн харилцаа харагдаад байна гэсэн үг. За Ace of Swords гарч ирсэн. Энэ бол угаасаа бүр үнэхээр онцгой хүн шүү гэдэг хэлж байна гэсэн үг. Одоо сэтгэлд нь та үлдсэн тэр хүн ингээд ерөөсөө ингээд одоо өөрөөсөө би энэ хүн татагдаагүй штэ гэж ботцсон ч тэр бодлыг үгүйсгэхээр та тэр хүн нөлөөлцсөн гэсэн үг байхгүй юу? Ерөөсөө өөрөөсөө ингээд сэтгэлээ хааж нууж чадахгүй болтол нь та маань нөлөөлцсөн гэсэн үг. Бүр ингээд бусдаас айгүй онцгой ялгаатай энэ одоо бит хоёрын харилцаа энгийн харилцаа биш ээ, санамсаргүй биш. Бит хоёрын харилцаа бол бүр онцгой одоо миний одоо таныг бүр юм онцгой хүн гэж боддог юм харилцаа байгаад байна гэсэн үг. За тэгэхээр бүр энэ дөрвөн картнаас харахад за тэр рэнк ч угаасаа ойлгомжтой лөө. Магадгүй бас гэрлэх санал авах гэж байгаа, тавих гэж байгаа харилцаач байж магадгүй агаад байна гэсэн үг. Тэгэхээр зарим нь шүү яг нөгөө энд айгүй олон хүн байгаа учраас авах гэхийн ухаанаар хандаад яг өөрт чинь наалдж байгаа таарж байгаа үгийг барьж авч сонсороо. Тэр нь айгүй чухал. За тэгээд одоо энэ бүх картнуудаа ингээд харах юм бол л шүү дээ. Бүр ингээд оюун санаа, сэтгэл, энерги бүр ингээд бүх мэдрэмжийнхаа хувьд тань руу ингээд татагдцсан. Таныг ерөөсөө юм мартаж чаддаггүй, бүр юм амар хүчтэй татагддаг юм энерги байна. Ерөөсөө л таны энерги бүр ингээд одоо юм соромц шиг тэр хүнийг ингээд одоо өөрлөгөө татдаг юм хүмүүс байна гэсэн үг. Дээрээс нь зүгээр нэг юм хайрлаа таталцаа сэтгэл татагдаад идэг зүйл бас байхгүй. Ерөөсөө л бас айгүй их юм хүндэлдэг харилцаа байгаад байна гэж харагдаад байна. За хэрвээ та хэд маань холбоогүй байгаа бол бас ийм мессеж харагдаж байна. Удахгүй холбоо барих нөгөө хүн чинь ийм нэрэг байна. Гинт мессеж ирэх, дуудлага ирэх, амар юм өөрийнхөө бодлыг илэрхийлэх ийм айгүй хүчтэй бас энерги ажиллаж чинь нэг картнуудаас. Тэгэхээр тэр хүн таныг бол бүр үнэхээр онцгой гэж харддаг юм байна. За нэгдүгээр группыг сонгосон хүмүүсийн маань 3 дугаар асуулт одоо таныг бодож байгаа юу? Мартсан уу гэсэн асуулт байгаа. Таны талаар бодож байгаа юу? Юу бодож байгаа вэ те? Эсвэл үнэхээр мартсан байгаа юу гэдэг асуултын хариултыг хамтдаа харцгаая. Ten of Cups, the World, the Hermit. Шууд шудлаа шүү.
Two of Cups. За эдгээр картнуудаас маань ийм мартсан энерги ерөөсөө байхгүй байна. Гэхдээ их сонирхно. За би одоо сайхан тайлбарлаад өгье. За 10 аяг гарч ирсэн. Таныг ерөөсөө мартаг байна. Зүгээр нэг холбогдоод өнгөрсөн хүн гэж боддоггүй. Таны одоо сэтгэл дотор айгүй дулаанаар мэдэрч айгүй таныг бодохдоо аз жаргалтай болж бид хоёр ингээд хамт байсан бол гоё байсан гэсэн мэдрэмжтэй байна. Тантай холбоотой сайхан дурсамжууд айгүй боддсон байна. Таныг бодохоор ингээд аим гоё дулаан мэдрэмж авдаг юм байна. Тэгээд бид хоёрын харилцаа айгүй гоё утга учиртай харилцаа байсан. Тэгээд одоо бид хоёр хамт байгаа юм бол ийм аз жаргалтай хосууд байж чадна гэж айгүй боддог хүн байна. За 10 аяг чи өөрөө гэр бүл дотроо бүр ийм аз жаргалтай гэр бүлийг илэрхийлдэг ийм карт байж байгаа. За тэгээд The World хүзэр маань гараад ирсэн. ертөнц хүзэр. За энэ айгүй сонин. За энэ дунд байгаа хосууд бас юм харилцаагаа дуусгацсан холбоогүй байгаа хосууд байж магадгүй байгаа тийм гэж харагдаж байна. Эсвэл харилцаа нэг юм хуучин ямар хэлбэрээр явдаг байсан те хоёр яаж харилцдаг байсан тэр зүйл өөрчлөгдөж байгаа ийм нэрэг байна гэсэн үг. Одоо магадгүй ингээд нэг юм хоёрын харилцаа тэр хүний яг амьдралынхаа нэг хэсэг болоод дууссан. Хоёр ингээ холбоогүй болцсон байгаа хэсэг ажиглагдаад байна. За эсвэл ингээд холбоод дууссан хэрнээсээ ингээд амар юм утга учиртай таныг боддог юм яриг байна. ертөнц өдөржин болохоор нэг бүхэл цикл үе дуусаад шинэ зүйл хэлхийг хэлдэг. За эсвэл харилцаандаа та хэд маань юм өөрчлөлт шинжилэлт авчирч байгаа хүмүүс байж болно гэсэн үг. Ямар ч байсан гэсэн одоо энэ одоо харилцаа эсвэл та хоёр энэ амьдралд зүгээр нэг юм учирсан хүмүүс биш байх гэсэн. Жирийн нэг тохиолдол биш, санамсаргүй зүйл биш, энэ айгу утга учиртай гэдгийг ертөнц өдөр илэрхийлээд байгаа. Би нөгөө хэлжсэн шүү дээ, энэ ертөнц өдөр чинь ийм 21 дугаартай одоо их аркан хүзэр чинь 0-аас 21 хүртэл дугаарлагдаад дуустдаг. Энэ их арканы хамгийн төгсгөлийн хүзэр ахгүй. Тэгээд ертөнц өдрөөр бүтэн цикл хаагддаг гэсэн үг. Тэгэхээр цикл хаагдахыг хоёр утгаар илэрхийлээд байгаа юм. Харилцаа бүрэн үсэн дуусгахыг илэрхийлж болно. Эсвэл хуучин циклэрээ ажиллахаа болоод өөр одоо нөгөө шинэ цикл рүү орж байгаа юм харилцааг илэрхийлж болно гэсэн үг. За тэгээд The Hermit карт гарч ирсэн. Таны тухайн бодож байгаа хүн таныг айгүй юм дотроо гүн боддог юм байна. Тэрийг ил гаргадаггүй, би чамайг ингэж бодлоо, ингэж саналаа гэж юусоо хэлдэггүй, ингээд дотроо л боддог хүн байна. Айгүй их хэрэгцүүлж боддог, амар юм дотроо тээж явдаг гэсэн үг. Шүн орой унтахдаа, шүн орой юу н унтаж чадахгүй бас айгүй бодно, ганцаараа байхдаа их бодолт нь орно. Бодоод бүр ингээд сэтгэл нь бас заримдаа хоссон юм санагдаад бүр ингээд ганцаардах мэдрэмж хүртэл авдаг юм байна. Тэгээд би ерөөсөө чамайг мартаж чадахгүй байна. Гэхдээ би ингээд дотроо л хадгалаад байж ийдаа гэсэн нэрэг байна гэсэн үг. Ингээд дотроо бодож байгаа хүмүүст хэлэхгүй, танд ч хэлэхгүй ингээд дотроо айгүй хадгалаад яваад идэг юм нэрэг байна гэсэн үг. За 3 аяг гарч ирсэн. Та хоёр ерөөхдөө бас айгүй гоё харилцаа холбоотой байсан хүмүүс байна. Та хоёр одоо таныг айгүй тантай хамт өнгөрүүлсэн хамт байсан үед айгүй бодож сандаг. Тэндээсээ юм гоё дулаан мэдрэмж авдаг. Таныг бодохоор бас хаяа инээдэг байгаад байна гэсэн үг. Бас дотроо зарим нь нэштэй бүр ингэж дахиад ингээд уулзаад дахиад ингээ гоё ярилцаад инээлтэд суухансан ч гэж боддог хүмүүс байна. Тэгээд бас ийм нэрэг орж ирээд байна. Таныг айгүй юм сошиалар
сторич үзээд ч юм уу ингээд постуудыг чи хараад ажиглаад байж тийм байна. Эсвэл ингээд бусад хүмүүсээс ямар мэдээ хэлэх нөө одоо тэр юу хийж ин гэдэг ч юм уу байдлаар асууж юм чих тавьдаг байгаад байна. За тэгээд одоо ингээд хамт одоо за нэг кофе шоп хамт сууж агаад ингээ гоё өдрийг дээдлээд өнгөрүүлсэн бол магадгүй тухайн кофе шопт очиж суудаг ч юм уу тий. Айгуу тийм энерги ажиглагдаад байна гэсэн үг. Тэгэхээр одоо энэ нэгдүгээр группыг сонгосон хүмүүсийн маань тухайн бодож байгаа хүн таныг угаасаа бүр сэтгэл зүрхэндээ бүр ингэж айгуу гүн тээж явт юм байна. Тэрийг нэг хийл гаргаад авахгүй ч гэсэндээ таны дотроо юм онцгой. Миний амьдралд бүр ингэж байж болох бүр шал өөр хүн, айгуу юм онцгой хүн байсан. Бит хоёр бүр юм айгуу гоё байсан. Гал халуун мэдрэмжтэй юм харилцаа байсан гэж айгуу боддог байгаад байна гэсэн үг. За тэгэхээр магадгүй бас юм дахин холбоо барих, уулзах, за эсвэл муудалцах хосууд маань байгаа бол эвлэрэх, тэгээ таныг санаад эргэж ирэх ийм мессеж байна гэсэн үг. За хэвэн байгаа хосууд маань бол бүр гоё одоо таныг ингээ улам бүр ингэж гоёор бодож хайрладаг ийм энерги байна гэсэн үг. За тэгээд одоо нээлттэй уншлага маань дуслаа. Та хэд маань комент хэсэгт сайхан The Ring гэдэг сонгосон карта бичиж өгөөрэй. Тэгээд манайхаа миний сувгийг бас гоё subscribe дараад дэмжиж өгөөрэй. Тэр subscribe дарах чинь бол маш гоё дэмжлэг болдог. За тэгээд мөн уншлага маань нэмэлт хэсэгтээ байгаа. За нэгдүгээр группийнхаа хүмүүс зориулаад би таны тухайн бодож байгаа хүн танд юм сэтгэлээ илчилж чадаагүй, хэлж чадаагүй ямар үгс байна вэ гэдгийг би харж өгнө. За дээрэс нь буцаж ирэх сэтгэл байна уу, тэ хизээ буцаж ирэх гэдэг юм бэ гэдгийг би харна. За тэгээд мөн одоо энэ группыг сонгосон хүмүүстэй тусгаалan зориулаад би та бүгдийнхаа юм гоё одоо хайрыг өөртөө татах тэр гоё эмгтээлэг энергийг сэргээх юм гоё зөвлөгөөг би бүр сахиуснуудаас нь авч өгнө. За би энэ эмгтээлэг энерги гэж яриад байгаа юмыг та хэд маань бас ойлгох хэрэгтэй. Энэ эрэгтэй хүн дээр ч гэсэн хамаатай шүү. Эмгтээлэг энерги гэдэг чинь өөрөө бол юм сайхан хайрыг өөртөө татах ийм энергийг хэлж байгаа. Тэгэхээр нөгөө яг эмгтээлэг тэр гоё энерги сэргээж одоо хайрыг өөртөө татахын тулд сахиуснууд нь танд яг юу гэж зөвлөх юм те та магадгүй сэтгэлээ яаж хаацсан бийсэн тэр болгоны чинь би гоё зөвлөгөө байдлаар сахиуснасаа нь авч өгөх юм аа. За тэгээд нэмэлтийг авахыг хүсвэл би доор тайлбар хэсэгт холбоос оруулаад өгнө. Тэгээд та хэд маань зааврын дагуу төлбөрөө төлөөд нэмэлтээ авах боломжтой шүү. За ингээд миний бичлэгийг үзэж тэг өнөөдөр надтай энэ уншлагт хамт оролцсон үзэгчдтэй маш их баярлалаа та бүхэндээ. За манай 2 дугаар группийнхэн маань уншлагатай тавтай морил. За тэгээд 2 дугаар группийнхэн маань энэ The Queen гэсэн архетипийг сонгосон байгаа. За Queen бол ерөнхийдөө хатан. За хатан хөзөр маань өөрөө ерөнхийдөө өөрийнхөө үн цэнийг мэддэг. За бас дотооддоо ийм хүчтэй, эрх мэдэлтэй тий. За нэг сонгогдоод байх гэхээсээ илүү өөрөө сонгодог ийм маш ийм хүчтэй энергийг илтгэж байна. За тэгэхээр одоо манай энэ 2 дугаар группыг сонгосон хүмүүс маань яг одоо нэг юм хайрын чаналал нэг ингэж сууж байгаа хүмүүс гэхээсээ илүү ийм өөрийгөө ингээд илүү хайрлаад юм өөрийнхөө төвшинг ахиулж байгаа өсөж байгаа яг юм хатан шиг юм хүмүүс байна гэж харагдаж байна. За ерөнхийдөө бол хатан хүзэр учраас одоо өөрийнхөө одоо үн цэнийг аягүй сайн мэдчихээн. Дээрэс нь одоо сэтгэл одоо тэр агуу сэтгэл элбэг хангалуун байдал бас байгаа гэж үзнэ. За тэгээ ерөнхийдөө бол 2 дугаар группийн маань энергийн шаардлагатаар ингээд нийт зургаараа харах юм бол одоо нэлээд нэг юм чухал одоо шилжилтийн үе явагдаж байгаа харагдаад байна. Ийм дотроо айгүй юм зөөлөн ийм гүн мэдрэмж байгаа, хайр байгаа, харийг өгч чаддаг, авч чаддаг. Гэхдээ одоо бас ийм өөрийнхөө одоо гадна амьдрал дээр гэх юм уу бодит байдал дээр гэх юм уу өөрийгөө илүү юм
одоо хөгжүүлж байгаа илүү юм өсөж байгаа ийм одоо ирээдүгөө айгүй юм өсөж байгаа ийм энерги харагдаад байна гэсэн үг. Ерөнхийдөө бол өөрийнхөө ийм одоо байр сууриа чалдаагүй, сэтгэлээ чалдаагүй, одоо сэтгэлээ хаагаагүй гэсэн үг. Хайрыг одоо хүсдэг хിവэрээ гэхдээ одоо нөгөө ийм хуучин шиг өөрийгөө юм золиослж, өөрийгөө алдаж ийм хайрлах гэхээсээ илүү яг ийм өөрийн үн цэнийг мэдэрсэн байгаа харагдаад байна. Магадгүй ийм амар юм хүчтэй болцсон надад илүү сайн зүйл ирэх ёстой гэж дотор ойлгож байгаа юм энерги байна. За King of Cups карт маань гарч ирсэн. За King of Cups карт маань болохоор манай 2 дугаар группийн айгүй юм одоо насны хувьд бол хамаагүй заяо. Яг одоо дотор хүн нь одоо дотор сэтгэлгээ ч юм уу те бодол ч юм уу тэр нь амар юм нас бий төрцөн гэж үүдэг штэ. За тийм байгаад байна гэж хэлж байна. Дотор айгүй юм гүн сэтгэлтэй ийм агуу сэтгэлтэй гэхдээ ингээд дотоод одоо тэр сэтгэл зүйн айгүй юм том хүн шиг болцсон юм энерги ажиглагдаад байна. За магадгүй хин нэгэнд бас сэтгэлтэй дотор боддог хүмүүс байж магадгүй. За эсвэл гатнасаа юм тайван харагддаг хэрнээ дотор айгүй их зүйлийг мэдэрдэг мэдрэмжтэй бас эмзэг хүмүүс байгаад байна. За дээрэс нь нэг их хүмүүс нэг сэтгэлээ илчлэл ил харуулад байхгүй жоохон дотроо намгүй яг л нэг юм нас бий төрсэн хүний энерги байна гэсэн. Одоо энэ хааны аяг чи өөрөө ийм энергитэй. За тэгэхээр одоо хин нэг бодож байгаа ч гэсэндээ өөрийнхөө одоо байр суурийг өөрөөсөө алдахгүй байгаа. Одоо ил гарахгүй байгаа, сэтгэлээ нээхгүй байгаа. Зүрх сэтгэлийн хэдийн юм зөөлөж гэсэндээ одоо зүрх сэтгэлээ бариад сурцсан одоо хаана юу хэлхийг мэддэг ч гэдэг ч юм уу те. Одоо сэтгэлээ барьж сурсан гэж ярих юм уу да. За магадгүй зарим хүний амьдралд бас ийм одоо King of Cups шиг ийм одоо ийм хаан хүн шиг ийм буур суурьтай хүн бас орж ирсэн байж магадгүй харагдаад байна. За харилцаанд эсвэл сэтгэлдээ мөртлөө одоо дотгошоогоо сэтгэлээ ерөөсөө ил гаргадаггүй ийм хүмүүс байна. За тэгээд аяг хүзэр учраас бас ус энергитэй. Тэгэхээр мэлхий загас хилэнцгийн ордныхан байж болно. Эсвэл нар сар мандалд ордны мэлхий загас хилэнцгийн орд байж болно. За тэгээд 9 зоос гарч ирсэн. 9 зоос бол бидасын энергийг илтгэдэг. Тэгэхээр илүү ийм одоо бидасан өөрийнхөө үн цэнийг аягүй мэддэг ганцаараа байсан ч нэг тэр нэг чухал биш те өөрийнхөө амьдралыг босгож чаддаг айгүй юм өндөр стандарттай одоо ингээ өөрийгөө айгүй гоё авч явдаг. Ер нь бол би ер нь нэг айхтар хүмүүсийг гуугаад авахгүй дээ. Би өөрөө юм хангалттай өөрөө юм бүрэн бүтэн хөөн гэж айгүй боддог юм өөртөө хайртай. Ийм амар гоё юм тансаг энергитэй хүмүүс байна. За тэгээд бодит амьдрал дээр магадгүй ингээ мөнгө санхүү дээр илүү одоо ажил мөнгө санхүүгээ босгох гээд явж байгаа юм энергитэй байна гэсэн. Ажлаа хийх, за мөнгө их хэмжээгээр олох, тэ өөрийгөө хөгжүүлэх, би илүү сайхан орчинд амьдрах ёстой, би илүү сайхан дүр төрхтэй болох ёстой гэдэг ч юм уу те. Ингээд нэг юм амар гоё өөрийгөө олцсон энерги байна. Юм амар өөрийгөө үн цэнийг мэддэг, үн цэний бүр улам ингээд өсгөд явж байгаа ийм гоё энергитэй байна. За тэгээд бас хамгийн гол мессеж нь одоо ингээд байгаа байхгүй. Би ингээд хайрыг яг ингээд хүсч болно те, харилцааг би ингээд хүсч болно. Гэхдээ би юм нэг хүний төлөө те, хин нэгний төлөө ингээд өөрийгөө ингээд золиослоод те, эсвэл өөрийгөө юм жижигрүүлээд би ийм зүйлийг бол хүсэхгүй байна гэсэн юм амар энергитэй. Ер нь яг нөгөө хатан үзэр гарч ирснэ хааны аяг хатны зоос гэнэ 9 зоос гараад ирчихэж байгаа байхгүй юу.
Тэгэхээр угаасаа л амар юм хүчтэй энергитэй хүн байна. За тэгээ 3 саваа гарч ирсэн бас гал энергитэй. За тэгэхээр гал энергитэй болохоор дотроо айгүй юм гал шиг дүрлэлсэн гал энергитэй эрчим энерги өндөртэй хүмүүс байна. Бас нум арслан хилэн биш нум арслан хонь орттой хүмүүс байж болно. Эсвэл нар сар мандалт ортод эдгээр орт байж болно. За 3 саваа болвол ерөнхийдөө бол яг ирээдүрүүгээ хардаг одоо юм амар алсын хараатай ийм хүмүүсийг хийлдэг. За магадгүй бас бодит амьдрал дээр хин нэгнээс хариу хүлээж иж магадгүй. Эсвэл харилцаагаа дараа нь цаашаа ямар алхам руу хөгжүүлэх вэ, өсгөх вэ гэдэг дээрээ ярилцаж бодож байгаа хүмүүс байж болно. Эсвэл миний одоо амьдралд гой сайн сайхан зүйлс илүү том зүйл ирэх ёстой гэж амар дотроо мэдэрж байгаа хүмүүс байж болно. За тэгээд ерөнхийдөө бол нэг юм яг юм амьдрал нь өсөд явж байгаа. За тэгээд дараагийн шат руугаа гарах гэж байгаа. За тэрийг дотроо айгүй мэдэрж байгаа хүмүүс байна. Өөрийгөө айгүй юм зүгээр суудаггүй юм өөрийгөө бэлтгэсэн ийм хүмүүс байгаад байгаа харагдаж байна. Дотроо аль хэдийн ингээ өөрийгөө өсгөөд эхэлсэн юм дараагийн надад боломж юу байна гэдэг зүйл рүү ингээд амар юм ухаалаг болцсон, амар юм үн цэнтэй болцсон тий. Ийм хүмүүс байна. За тэгэхээр маш гайхалтай. Эдгээр хүмүүс маань байх юм бол та хэд маань зөв групптэй сонгосон гэсэн үг. Нэлээд бас эмгтээлэг энерги өндөртэй байна. Тэгэхээр өөрийгөө хайрлж мэддэг, үн цэнийг мэддэг, айгүй юм эрхэмсэг хүмүүс байна. За эмгтээлэг энерги гэхээр зөвхөн эмгтэй хүнийг хэлдэг юм биш. Эмгтээлэг энерги гэдэг чинь өөрийгөө хайрлж мэддэг, өөрийнхөө үн цэнийг мэддэг. Эрэгтэй хүн ч гэсэн эмгтээлэг энерги байгаа. Тэгэхээр тэр эмгтээлэг энерги буюу өөрийгөө хайрлах зүйл нь арай давмгай хүмүүс байгаа гэсэн үг. За тийм хүмүүс байна. За тийм хүмүүс маань байх юм бол ерөнхийдөө зөв группийг сонгосон гэж үзнэ. За тэгээд зоосны үзүр дээр бас энэ нөгөө хэрвээ өхөр охин материал ордныхон байх юм бол бас зөв группийг сонгосон байж болно. Яг тэгвэл нөгөө нэг зоосны үзүр чинь өөрөө шороо махбодтой. Тэгэхээр нөгөө өхөр охин материал ордныхон чинь шороо махбодтой байдаг. Эсвэл энэ ордны нар сар мандалцын ордтой хүмүүс байвал бас айгүй зөв группийг сонгосон гэж үзнэ. За бас энэндээс одоо нийт төр зургаар нь ингээд харахад бас юм одоо юм тансаг амьдрал, тансаг гэдэг зүйл амар юм орж ирээд байна. Тэгэхээр бас юм аюу юм тансаг зүйлд дуртай, тансаг амьдрал дуртай хүмүүс одоо элбэг хангалуун зүйлд аюу дуртай хүмүүс байж бас магадгүй агаад байна. Аюу юм хүсэлт ирмэлзэлтэй, зоригтой, гал энергитэй, юм амар амьдралын эрч хүчтэй, тэгсэн хэрнээ амар юм гүнзгий сэтгэлгээтэй, ухаантай тий. За ер нь л энэ группийг сонгосон хүмүүс амар л өөрийгөө олцсон юм гоё хүмүүс байна. За тэгэхээр та хэд маань 2 дугаар группийг сонгосон бол эдгээр энергийн шалгалт харж гин үгүй юу? Хараарай. За дараагийн асуулт бол за тэр хүн таныг онцгой гэж боддог уу гэсэн карт байгаад байгаа. За би тэрийг light series таараад татна. За тэгэхээр таныг одоо таны бодож байгаа тэр хүн таныг онцгой гэж боддог уу тий? Таныг юу гэж бодож мэдэрдэг юм бэ? Та маань энергийнхаа хувьд бол өөрсдөө айгүй гоё хүмүүс шүү дээ. За 2 дугаар группийг сонгосон хүмүүсийн маань тухайн бодож байгаа хүн таныг онцгой гэж боддог уу? За хөдрөөдөө нэгээр навна. За 20% унсан учраас аваагүй.
За яалтчгүй гал энерги давмгай манай саваа хүчрүүд их олон бууж байна. За ер нь нийт 6-аараа харахад ер нь онцгой гэж боддог гэж харагдчихэв. Зүгээр нэг хүн биш ээ. Таныг айгүй юм хүн бахархаж биширч харддаг юм байна. За эхнээс нь сайхан тайлбарлаад явчих. Six of Swords гарч ирсэн. Таныг айгүй ухаалаг. За хамт байхад айгүй амар тайван байж болдог. За бас юм айгүй зөөлөн хүн гэж бодд юм байна. За тэгээд магадгүй нэг амар токсик байдаггүй харилцаанд юм драматад байдаггүй төрлийн хүн байж хүмүүс байж магадгүй хагаад байна. Тийм болохоор нөгөө нэг таныг бодож байгаа тухайн хүн таныг айгүй тайвширдаг. Би энэ хүнтэй хамт байхад айгүй тайван байдаг гэж ингэж боддог байгаа байхгүй юу? Эсвэл ингээд тантай хамт байхдаа ч юм уу эсвэл тантай учирч байхдаа яг нэг юм амьдралынхаа хүнд хэцүү үеэс гарч ирсэн байгаа. Энерги байгаад байна. За тэгэхээр ерөнхийдөө бол та бол ерөөсөө энэ харилцаанд айгүй тайвшруулдаг, бас тогтлуулдаг, нэг юм амар амгалан мэдрүүлдэг хүн байгаад байна. Ерөнхийдөө бол таны бодож байгаа хүн таныг ингээд бодохдоо тантай хамт байхад ингээд арай өөр байдаг. Энэ хүн надад амар тайван байдал өгдөг. Энэ хүний амьдрал зүгээр нэг орж ирээгүй байхаа энэ гэж айгүй боддог юм байна. За дараагийн карт Strength карт. За энэ бол одоо хүч чадлыг илэрхийлдэг карт. За ер нь бол амар юм таныг хүчтэй гэж хард юм байна. Одоо ингээл амар юм маргаан хийгээл орлол чарлалт авахгүй хэрний хүчтэй гэж боддог. Эсвэл юм амар зөөлөн юм шиг хэрний хүчтэй ч юм уу те. Юм хүчтэй атлаа зөөлөн хүмүүс байх шиг байна. Тэгээд тэрийг чинь одоо таны тухайн бодож байгаа хүн аягүй сайн мэддэм байна. Амар юм дотроо айгүй юм үзэсгэлэнтэй, амар юм тайван хүчтэй, төвчээртэй хүн гэж айгүй бодд юм байна. Таныг ер нь айгүй үнэлтэй юм байна. Зүгээр нэг юм хүсэж бодоод байхаас илүү бүр юм амар хүндэлдэг байгаад байгаа аахгүй юу? За ийм нэрэг ажиглагдаж байна. За тэгээд Eight of Wands гарч ирсэн. За тэгэхээр ерөнхийдөө бол 8-ын саваа маань одоо ийм галшиг дүрлэлтсэн одоо энэ хөдөрч өөрөө нэг юм галшиг хурдан гүйлтэл хөдөлгөөн авахыг хэлдэг байхгүй. Тэгэхээр харилцаан дээр болохоор яаж орж ирж байгаа юм гэхээр одоо тань руу амар хүчтэй татагддаг галшиг. За та тэр хүний анхаарлыг ингээд амар шууд татдаг. За тэгээд одоо таныг бодохоор ингээд амар холбоо барьмаар санагддаг. Амар гинц сэтгэл нь хөдөлдөг юм байгаад байна. За бас л энэ харилцаа одоо амар юм амьд юм амар гашиг дүрлэлцэн харилцаа байсан байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө хүн чинь таныг амар сэтгэл доторхыг одоо хөдөлгөж чаддаг одоо ингээл мартагддаг төрлийн хүн биш байгаад байна та нар маань. Тэгэхээр ингээд амар юм тухайн хүнийхээ энергийг хасаадаг одоо тань руу ингээд үргэлж ингэж татагддаг юм гоё энерги байна гэсэн. Тэгэхээр магадгүй холбоогүй тустай байгаа бол одоо холбогдмоор байгаа мессеж бичмээр байгаа. Сошиал чинь банк харж байгаа, сошиал хаяудыг чинь. За тэгээд байн таны талаар ингэ боддөг юм байна. Хэрвээ хостой хүмүүс байх юм бол чамаг юм амар галшиг дүрлэлцэн хайраар хайрладаг юм байна. Ингээд амар одоо ингээд тань руу ингэж амар татагдж боддог. Ингээ хол байхдаа, тустай байхдаа амар юм сандаг юм харилцаа байдаг гэсэн үг.
За тэгээд Six of Wands гарч ирсэн. За ерөнхийдөө бол энэ бол ялалтын хөзөр. Яад ч юм бэ? Таны энэ бодоод авах хүн таньнаар ингээл амар бахархдаг, хүндэлдэг, таныг амар ингэж бусдаас ялгаж хардаг, бусдаас шал өөр хүн, онцгой хүн гэж боддог байгаад байгаа аахгүй юу? Та ерөнхийдөө бол тэр хүнд бусдаас юм ялгарч харагддаг, чамайг харахтаа одоо яг энэ Six of Wands чи ингээд энэ тайзан дээр бүр гал асцсан. Ингээд юм ялалтаа тэмдэглэж байгаа юм хөзөр ахгүй амжилтаа ч юм уу те. Тэгэхээр ингээд бүр ингээд таныг харахаараа бүр вау гэсэн мэдрэмж төрдөг байгаад байгаа аахгүй юу? Бусдаас юм амар таныг илүү гэж хардаг юм байна. Эсвэл та хэд маань магадгүй амьдрал дээр бас юм амар амжилттай хүмүүс иж магадгүй эсвэл гоё энергитэй юм амар гоё гал энергитэй хүмүүс байж магадгүй байгаад байна. Тэгэнгүүт тэр энерги чинь бүр ингээд тэр таныг бодож байгаа хүнийг бүр ингээд амар татдаг. Тэрэнд чинь бүр ингээд болж ингээд таныг бүр ингээд амар онцгой гэж боддог байгаад байна. Ер нь бол дотроосоо ч гаднаасаа ч юм онцгой хүмүүс л байна л та хэд маань. Амар харизм өндөртэй хүмүүс байна. Өөрийгөө мэддэг, маш юм хүчтэй. За тэгээд бүр юм гал шиг дүрлцсэн энергитэй, үн цэнээ мэддэг. Ялцчгүй таныг айгу батж ингэж бахархмаар хүн ч юм уу те эсвэл ингэж бусдад хэлэхдээ санаа зовдоггүй ийм хүн байгаад байна. Амар их анзаарч боддог. За тийм байна. За тэгээд дараагийн асуулт руу орцгоё. Дараагийн асуулт нь болохоор таныг хэрвээ та хэд маань тустай байгаа бол таныг мартцсан уу те? Эсвэл бодож байгаа юу? Одоо ч гэсэн бодож байгаа юу гэсэн асуулт байгаа. За тэр асуултанд энэ хөзрийг авна. За ардуур чимээтэй байвал ойлгоорой манайхан. Хүүхдийн чимээг би ачиж чадахгүй гэж. За тэгээд таныг ялцчгүй онцгой гэж боддtiin байна. За манай хоёрдугаар группыг сонгосон хүмүүсийн маань яг тухайн бодож байгаа хүн хэрвээ та нар маань тустай байгаа бол таныг мартцсан байгаа юу? Эсвэл бодож байгаа юу? Гэсэн асуултын хариултыг авцгаая. Ace of Swords. Нэг л үзэр авнаа. Нэг л үзэр авъя. Хоёроор унж бочсон. Seven of Swords. Илт хөзрөг маань гарч ирж байна. Чи хоёроор унж болчихсон. За, Two of Pentacles, Six of Pentacles хоёроор унаагүй дараалж унсуучаас авлаа. За.
Page of Swords. За ер нь нийт зургаараа харахад санаж байгаа бодож байгаа гэж харагдчихэв. Тэгтээ нэг тийм ил гаргаад байгаа энерги алгаа. Ace of Swords гарч ирсэн. Таны хүмүүсээ бодож байна. Энэ хүн таны бодож байгаа хүн бүр маш тодорхой бодож байна. Бүр ингээд бодохдоо таныг бүр ингээд энэ хүн ялцчихгүй надад бүр ингээд нөлөөлсөн байна. Эсвэл би энэ хүнд бүр ингээд автцсан байна гэж бүр ингээд ойлгож бодож байгаа юм нэрэг байна. Тань руу юм холбоо барьмааргаа үг хэлмээр байгаа. Би ингээд чамаг ерөөсөө толгоноос гаргаж чадахгүй байна. Би чамд бодсоолсах ингэж амирын энерги орж ирээд байна. Тооны харилцааг юм үл тоож чадахгүй юм гэсэн юм энерги байна. Эсвэл чамаг бодоод байгаагаа өөрөө хүлээн зөвшөөрсөн байна. За ер нь бол Ace of Swords харилцаан дээр гарч ирэхэд та тэр хүний бодол санаанд төдийгүй сэтгэлд амар юм хүчтэй байр суурь эзэлсэн хүмүүс гэж үзнэ. Энэ бол маргаангүй. За тэгээд Seven of Swords гарч ирсэн. За нуугаад байна. Өөрийгөө бариад байна. Харагдчихэв. За тэгээд шууд ингээд одоо өөрийнхөө сэтгэлийг илчлэхгүй байна. Эсвэл энэ амар хаалттай хүмүүс юм болов сэтгэлээ нэгдэггүй зөвөр таныг амар ухаан санаанаас гарахгүй болтлоо бодож байгаа хэрнээ тэрийг нэг юм ил гаргах дурггүй юм өөргөө илэрхийлэх дурггүй байгаад бах юм. Энэ хостой одоо хамт байгаа хүмүүст ч гэсэн хамаатай шүү. За амар их бодож сандаг хэрнээ тэрийг ил гаргадаггүй. Ер нь тийм хүмүүс байдаг юм байна лээ. Харилцаанд амар их одоо сэтгэлтэй ичиж тэрийг ил гаргадаггүй. Юу гэдэг вүлээ? Нөгөө хайрн дотроо хална гадна гэдэг шиг үлээ. Тийм хүн байх шиг биш шүү. Бас та нарыг аягүй ажигладаг юм байна. Social media, story post юу хийх нь амар ажиглаж боддог хэрнээ тэрийг ерөөсөө ил гаргадаггүй эсвэл өөрийгөө ил гаргахчвал эмзэг гэж бодох гээд идэх юм болов мэдрэмжийн удаг төрлийн хүмүүс байна. Ерөөсөө чам тэрнийг бодоод байгаа бодлоо бас нэг илэрхийлэх бодол байхгүй ч юм уу те. За тэгээ 3 зас гарч ирсэн. За амар юм 3 зас ч юм болохоор юм тантай яаж юм зөв харилцах вэ гэж айгу бодд юм байна. Тантай юм зүгээр нэг одоо энэ харилцаа юм зүгээр нэг энгийн харилцаа татагдалт байгаагүй шүү. Бит хоёр юм харилцаа хамтдаа ингэ босгомоор байна гэсэн юм нэр ажиглагдчихэв. 3 зас ч юм бас нөгөө хамтралыг илэрхийлдэг. Ингээд таныг амар зүрх сэтгэлтэй хайрладаг, амар ухаантай гэж боддог, таныг амар үнэлдэг. Гэхдээ одоо юу гэдэг чинь бит хоёр хамтдаа ганцаараа биш ингээд хамтдаа бит хоёр харилцаагаа босгож чадах болов уу гэж амар боддог юм байна. За тэгээд 6-гийн зас гарч ирсэн. Нэг юм 6-гийн зас ч одоо нөгөө үгүй аваа хэлээд байгаа. Нэг юм хоёрын харилцааны юм одоо тэнцвэр балансыг айгүйх юм бодоод ах юм. Одоо чи надад яг юу гэсэн бэ? Би чамд яг юу гэсэн бэ? Бид хоёрын харилцаа яг юм 50-50 байж чадсан уу? Би илүү өгөх ёстой юм болоо эсвэл би авах ёстой юм болоо ч юм уу. Тэр талаар амар их бодоод ах юм. Одоо шудраг харилцаа гэж хэлэх үлээ те. Бас юм одоо нөгөө таныг бодохдоо би энэ харилцаанд штэ юу дутуу өгсөн бэ гэдгийг амар бас бодоод ах юм. Та эсвэл амар их өгөөд байсан байж магадгүй.
Тэгэхээр би яг энэ харилцаанд юу өгөх ёстой байсан бэ? Би яаж хандах ёстой байсан бэ? Би хангалттай байсан болов ч юм уу те? Бид хоёрын аавал яг юм шудраг байх ёстой байсан бэ гэдэг талаар амар их бодоод байгаа юм. Зүгээр юм таныг дурсаад өнгөрөх гэхээсээ илүү бүр ингээд амар юм гүнзгий бүр юм амьдралын талдаа бодоод тэгэхээр та хэд маань бас юм жирийн хосууд байгаагүй юм уу да бас гэр бүл нэлээ нэг юм хурим найр хүүхдийн төвшөнд очсон харилцаа байж бас магадгүй харагдаад байна. За тустай байсан байгаагүй бүгд нэгдэд орчиж байгаа шүү. За тэгэхээр таныг мартсан уу үгүй юу гэдэг асуулт ойлгомжтой. Таныг мартаагүй байна. Мартаагүй бүр ингэж бодож байна. Тэ? Бүр ингэж оюун санаанаас гарахгүй болтлоо бодож байна. Тэгсээр нөө өөрийгөө ингэж илэрхийлчихгүй байна, тэ? Одоо яаж хандхаа ч юм уу юу хэлхээ бодоод байгаа ч юм уу, тэ? Тэгсээр энэ харилцааг бит хоёр ингэж хамтдаа яаж аварч чадах байсан бэ ч юм уу, тэ? Эсвэл хамтдаа яаж аварч болох вэ ч юм уу энэ талаар амар бодоод ах юм. За тэгсээр би энэ харилцаанд хангалттай өгч чадсан уу, өгч чадаагүй юу ч юм уу тэр талаар амар илүү бодоод байна. Зүгээр нэг дурсаад өнгөрөх картууд биш вэ. За тэгэхээр хоёрдугаар группыг сонгосон хүмүүс маань одоо тэр хүн таныг бодож байгаа. Гэхдээ ингээл яараа шууд юм сэтгэлээсээ дотор бодож байгаа бүх зүйлээ хэлхээс илүү амар тооцоотой хандаад бас тооцоолж бодоод байна. Шатрын нэгдэл шиг. За тэгэхээр хоёрдугаар группыг сонгосон хүмүүсийн маань уншлага ингээд дуусч байна. Та бүхэндээ маш их баярлалаа. За нэмэлт хэсгийг авахыг хүсэх юм бол нэмэлт хэсэгт маань нөгөө нэг танд одоо хэлж чадахгүй байгаа үгс юу байгаа вэ? За дээрэс нь хэрэг тустай байгаа бол буцаж ирэх сэтгэл байна уу тий? Эсвэл хамттай байгаа бол цаашаага одоо харилцаа яг гэж бодож байгаа. За дээрэс нь одоо таны одоо эмгтээлэг энергийг сэргээх хайр татах зүйлүүд би сохиоснуудаас нь авах байгаа. За тэгээд нөгөө хайр татах зөвлөгөө одоо эмгтээлэг энерги гэдэг чинь өөрөө юу ахгүй юу? Одоо эрэгтэй хүн эмэгтэй хүн гэж ялгах зүйл огт биш. Одоо эрэгтэй ч эмэгтэйлэг энерги гэдэг зүйл хүн бүрт байдаг. Тэр эмэгтэйлэг энерги сэргэнэ гэдэг чинь өөрөө хүнийг нөгөө нэг сэтгэл зүрхийг нэг хайр татах боломжийг олгох те хайрыг өөрлөгөө татах энэ энергийг хилээд байгаа. За тэгэхээр тэр одоо энергийг одоо хэдүүлээ яаж сэргээх үү? За тэгээд тэр энергийг сэргээж яаж хайрыг татах вэ гэдэг зөвлөгөөг би сохиоснуудаас нь авсан байгаа. Тэгээд та хэд маань нэмэлтийг авах хүсэх юм бол би тайлбар хэсэгт холбоос оруулаад өгнө. Холбоосын дагуу ороод нэмэлтээ аваарай. За мөн асуулт байвал хамцэг manifestation гэдэг манай Instagram хуудас руу холбогдоорой. За тэгээд би нөгөө нэг та хэдтэй түрүүн бичлэгний өмнө дуулгасан манайх Moon Membership гээд 3 сарын 30-нд эхлэх энэ membership тусгай membership үсгэж байгаа. За тэгээ membership маань 55,555 төгрөгийн үнэтэй. За тэгээд 3 сарын 30-наас эхлээд нийт одоо сар болгон явагдах юм membership байгаа. За эндээ би яг ингээд тусгайлан бүр юм хувийн энэ membership болгож байгаа. Эндээ маш нарийн гүнзгий уншлагуудыг би хийх байгаа. Та хэд маань сонирхох юм бол би энэ групп нэгдэхийг хүсэж байгаа бүх хүмүүсийнхаа бүр юм энерги, сэтгэлтэй амьдралыг харах өнцөг, бүх зүйлийн юм өөрчлөх, харилцааг сайжруулах тийм мөнгийг өөртөө татах гэх мэтчлэн энэ гой мэдээллүүдийг би хүргэнэ. Өөрийнхөө чадах ядгаараа одоо өөрсдийнхөө энергийг сэргээх, хамгаалах, сүнсийг ингэж маш гоё гэрэлтүүлэх юм гоё membership group байгаа шүү. Тэгэхээр та хэд маань нэгтгэх хүсвэл манай хамцэг manifestation гэдэг Instagram хаяг руу DM бичиж болно. Бас би тайлбар хэсэгтээ яаж одоо membership авах вэ? Би холбоос тайлбар оруулаад өгсөн байгаа. За тэгээд нэмэлт хэсгийг авч байгаа хүмүүсээ нэмэлт хэсгийн уншлагаараа уулзъя. Membership авч байгаа хүмүүсээ membership-тэй уулзцгаая. За тэгээд мөн YouTube дэх дараагийн нээлттэй уншлагаараа уулзцгаая. Баярлалаа. За манай 3 дугаар группийн маань уншлагатай тавтаа морил. За манай 3 дугаар группийн маань The Starborn гэсэн картнаас сонголттой байсан байх хэвээр. Бас яг адилхан 3 номерын архетип байгаа. За ойрд 3-ын тоо эсвэл 0303 гэдэг их цаг харсан хүмүүс байвал бас зөв группээ сонгосон байж болно.
За эсвэл 3 сар төрсөн эсвэл 3-ны өдөр чухал ч юм уу 3-5-тай холбоотой хүмүүс байна. За мөн Starborn ч юм нэг юм бас жирийн бас карт биш, ерөнхийдөө бас нэг юм амьдралынхаа одоо нэг юм хуучин хувилбараас одоо өөрийгөө шал өөр түвшинд аваачж байгаа хүнийг илтгэн. Тэгэхээр тиймэрхүү хүмүүс маань байх юм бол бас зөв группээ сонгосон гэж үзнэ. За тэгээд энергийн шалгалт би хүзрүүдэд татад гаргаад ирсэн. Тэгэхээр дэт болон 6-гийн ээлт Knight of Pentacles гэсэн хүзрүүд маань гарч ирсэн байгаа. За тэгээд дэт карт гарч ирсэн энергийн шалгалтаар ерөөхдөө нэлээд хүчтэй картуудын нэг. За нэг юм одоо сайн нөгөө нэг могоо жил дууссан шүү дээ. Могоо жил чи өөрөө нөгөө нэг арсаа гуйжуулдаг жил гэж 9 тон дээр дуусж ирсэн. Яг тэрнтэй адилхан өөрсдийнхөө юм дотоод арсаа хуулж байгаа одоо могоо шиг юм гуйжуулж байгаа ийм явц одоо үйл явцтай хүмүүс байж болно. За эсвэл ямар нэгэн харилцаанаас гарч байгаа найз нөхдөсөө холдож байгаа хуучин харилцаанаас гарч байгаа. За ямар ч байсан гэсэн өөр тийм хэцүү байсан нөхцөл байдлуудаас өөрийгөө татаж авч байгаа ийм энерги байна. Ямар ч байсан гэсэн хуучин байдлаараа бол та үргэлжлэх ямар ч боломжгүй болсон таны энерги амьдрал одоо өөр одоо дахин төрж байгаа юм шиг юм өөрчлөгдөж байгаа юм энерги байна. Үхэл карт бол юм муу гэлтгэх юм амар карт гэхээс илүү юм юмны юм төгсгөл одоо юм хуучин арсаа хуулж байгаа шиг одоо би ингэж одоо ийм байдлаар би цаашаа явж чадахгүй болсон гэдэг юм энерги гэлтгэнэ. Тэгэхээр магадгүй харилцаанаас салж байгаа, ажилласаа гарч байгаа, орчноос сольж байгаа, улс орноос сольж байгаа, сургуулиас сольж байгаа ч юм уу тий. За тиймэрхүү хүмүүс маань байх юм бол зөв группээ сонгосон байна гэж үзнэ. Эсвэл ажилласаа бизнесээс гардуумаа гэхэд ингээд нөгөө бүтцээ өөрчилж байгаа ч юм уу тий. Шинжилэлт хийж байгаа нэг юм дөрөв зураг байна. За ерөнхийдөө бол нэлээ нэг юм өөрчлөлтийн дунд явж байгаа хүмүүс байна. За тэгээд dead card ч өөрөө бол бас хилэнцэн ордыг илэрхийлдэг карт. Тэгэхээр бас хилэнцэн ордны хүмүүс байж болно. Эсвэл нар сар мандалт ордны хилэнцэн ордны хүмүүс байж болно. Тэгвэл та хэд маань зөв группээ сонгосон гэсэн үг. За тэгээд 6-гийн ээлд гарч ирсэн. За ерөнхийдөө бол 6-гийн ээлд чинь нөгөө нэг зөв чиглэл рүүгээ явж байгаа энэ өөрчлөлтийг илэрхийлээд байгаа юм. Дэт хүзрийн дараа 6-гийн ээлд гараад ирсэн баггүй юу. Тэгэхээр таны одоо тэр өөрийгөө би ингэж цааш явж чадахгүй юм байна гэж байгаа тэр хуулж байгаа арьс чинь тэр орчин чинь ч юм уу тэр хүн чинь тухайн хүн чинь одоо тэр болж байгаа зүйл чинь бүгд зөв байсан гэсэн үг. Юм хүнд үеэсээ та өөрийгөө гаргаж байгаа. Тэ одоо өөрийнхөө оюун бодлоо зэгцлэх, гэр орноо зэгцлэх, өөрийнхөө хувийн амьдралыг зэгцлэх, тэ ингээд өөрийгөө илүү юм аюулгүй хамгаалагдсан болгож байгаа юм нэрэг байна. За тэгээд бас манай 3 дугаар группыг сонгосон хүмүүс нэлээ нэг юм харилцаанд ч юм уу заавал усын харилцаа гэхгүй усын харилцаач байж болно, найз нөхдийн харилцаач байж болно нэг юм шарах авцсан энерги байна. За гомдол авцсан ч юм уу те хинэгэнд айгу гомдсон, итгэл алдарсан. За тэгээд найз нөхдөөсөө харилцдаг хүнээсээ ингээ холбоогоо тасалж байгаа, ардаа үлдээж байгаа ийм энерги ажиглагдаж байна. За ямар ч гэсэн одоо хуучин өнгөрсөн үеэсээ гарч явж байгаа ийм энерги байна. За тэгээд энэ нөгөө нэг элдний хүзэр маань өөрөө нөгөө агаар мах бодтой гэж явна. За тэгэхээр ихэр жинлүүр хумхын ордныхан байж болно. Нар сар мандалт ордны мордтой хүмүүс байж болно. Эсвэл илүү юм юмыг логикоор шийддэг хүмүүс байж болно. Заавал энэ орд гэхгүй. Тэгэхээр одоо юмыг одоо эмоцоор шийдэхээс илүү одоо шууд юм логикоор шийддэг гэсэн үг. Юу ч байсан, харилцаач байсан, юу ч байсан энэ надад яг тий
ашигтай юу, ийм үү, тийм үү гэсэн үндсийн бодит байдлаар нь харж шийддэг илүү ийм бодит хүмүүс, практик хүмүүс гэсэн үг. За тэгээд бас нөгөө 6-гийн тоотой хүзэр байгаа учраас бас 6-гийн тоотой холбогдолтой хүмүүс маань байж болно. 16 гэсэн цагууд харж иж болно. Эсвэл 6 сар 6-ны өдрүүдтэй 2026 он ч юм уу ийм 6-гийн тоо айгүй чухал холбогдолтой хүмүүс байж болно. За тэгээд Knight of Pentacles карт маань гарч ирсэн. За манай 3 дугаар группийнхан нэг юм одоогийн байгаа энерги нэг юм юмд нэг юм яарахгүй, нэг юм айгүй юм хуцтай, тогтвортой, одоо нэг юм газардлагатай гэж ярьдаг лөө тийм. Ийм айгүй юм сонголт хийвэл би яг л сонгосон шиг сонгоно. Би яг жинтэл сонголт хийн гэдэг нэг юм энерги дээр байна. Дотроо айгүй юм өөрчлөлтүүд хийсэн байж магадгүй, янз бүрийн зүйл ботсон байж магадгүй. Одоо ерөнхийдөө амьдралаа би өөрөө ингээд айгүй ухаанаар босгож юм ухаантай хандна ч юм уу те. Илүү нэг юм одоо айгүй бодлоготой болж байна гэж харагдаж байна. Нэг юм бодит те. За тэгээд зоосны хүзэрчин бол өөрөө одоо нөгөө өхөр охин матар буюу шороо мах бодтой уртыг илтгэдэг. Тэгэхээр энэ нар сар мандалд орттой ордууд байж болно. За нөгөө зоосны хүзэр учраас илүү нэг юм одоо материалын талдаа, тогтвортой байдал талдаа, юм бодит байдал талдаа ханддаг гэсэн хүмүүс гэсэн үг. За тэгэхээр манай 3 дугаар группийнхан маань нэлээд нэг юм практик хүмүүс байгаа харагдаж байна. За тэгээд айгүй юм ухаантай, за ямар нэгэн хүнд үеийн дараа юм айгүй юм ухаан авч байгаа, ухаан орж байгаа хүмүүс байна. За тэгээд магадгүй одоо бодит амьдрал дээр салалт тохиолдсон байж магадгүй, хин нэгнээс холдож байгаа, харилцаа дуусж байгаа, орчин сольж байгаа байж болно. Амьдралын чиглэл айгүй өөрчлөгдөж байна. Орон байр, ажил, карьер, улс орон за тийм хэмжээндээ. За ер нь бол хуучин өөрийгөө тавиад явуулсан шин чи бүрдэж байгаа, чиний шинэ эрен үе бүрдэж байгаа юм энерги байна. Ер нь бол нэг амар юм сэтгэл зүйн шилжилттэй үе дээр байна гэсэн үг. Тэгээд тэр сэтгэл зүйн шилжилт та хэдэд маань илүү юм доктортой хүн болж байгаа, айгүй бодлоготой болж байгаа юм энерги байна гэсэн үг. За тэгэхээр хэрвээ энергийн шалгалт маань таарч ивэл та хэд маань зөв группээ сонгосон гэж үзэх нэ. За одоо манай 3 дугаар группыг сонгосон хүмүүсийн маань гол асуулт руугаа орцгоё. За ерөнхийдөө таны бодож байгаа хүн таныг онцгой гэж бодож байгаа юу? Онцгой гэж боддоггүй. Ер нь яг таны юу татагдсан байсан юм бэ гэдэг дээр хөзрүүдэд татъя. За манай 3 дугаар группыг сонгосон буюу The Starborn картнаас сонголтоо хийсэн хүмүүсийн маань тухайн бодож байгаа хүн та хэдийг маань онцгой гэж бодож байгаа юу? Хоёр хүзэр авахгүй нэг ер нь унгана. King of Wands. Eight of Pentacles. Nine of Pentacles. Түрүүнээс хойш унах гэдэг дэше хараад хальт хараад The Hierophant. За ерөнхийдөө хүзрүүдэд харахад аюу тод тим гэсэн хариунууд харагдаж байна. За картнуудаа сайхан тайлбарлаад явна эхнээс нь эхлээд. Түрүүнээс хойш зоосны хүзрүүд аюу их унаад байгаа харагдаад байна. Ажиглагдлаа. Тэгэхээр бас аюу юм
материалын талдаа бас айгүй тансаг зүйлс дуртай хүмүүс байж магадгүй байгаа даа. Эсвэл айгүй юм хүмүүний ажил хийдэг ч юм уу те юм мөнгөтэй холбоотой ажил хийдэг хүмүүс байж магадгүй байгаа даа. Эсвэл их өндөр орлоготой байдаг хүмүүс байж болно. За ерөнхийдөө бол хүчрүүдийн нийт зургаар нь хараад үзэхэд ерөнхийдөө бол тийм гэсэн хариу гарч ирж байна. За King of Wands-аас эхлээд тайлбарлаад явуулчих. За ерөнхийдөө бол таад маань айгүй юм гал энергитэй хүмүүс байх шиг байна. Бас гал энерги дундаа юм бүр юм хааны чинь нөгөө хааны сава хүчрэхгүй. Тэгэхээр сава үзэрч өөрөө гал энергитэй. Тэгэхээр бас гал орттой хүмүүс гэж болно. Эсвэл тухайн энерги нь айгүй юм хүчтэй хүмүүс байна гал шиг. За тэгэхээр та хэдийд биш тий зүгээр л өрөөнд орж ирэхэд л та хэдийн энерги айгүй юм хүчтэй мэдрэгддэг байгаа даа. Хүмүүст ингээ харахад шууд ингээл одоо нүднээс харахад ч юм уу байгаад байдлаас нь харахад ч юм айгүй аура өндөртэй хүмүүс байна. Тэр аура бол одоо таны нөгөө бодож байгаа хүнд ч амар хүчтэй нөлөөлсөн гэсэн. Та тэр хүнийхээ хувьд айгүй юм одоо юм амар юм амбицтай харагддаг, таныг айгүй юм хүсэж боддог, юм өөрийн гэсэн өнгө аястай, тэ өөрийн гэсэн хэлбэр төрстэй хүн байна гэж боддөг юм байна. Айгүй юм өөрийгөө олцсон. Тэ ерөөсөө л тэр хүнийг та хэд маань өөрийн ирэхгүй л юм татдаг байгаа юм нэрэг байна гэсэн үг. Ерөнхийдөө бол таныг айгүй юм бусдаас өөр за энэ хүн айгүй юм хүчтэй энергитэй юм байна. Энэ хүний дотор гал байна гэж айгүй бодд юм байна. За айгүй юм алсыг хардаг хүмүүс байна. Бас та хэд маань хаан хүн шиг. За тэгэхээр бас эрэгтэй хүмүүс дийлэнхийн Scarborn-аас сонголтоо хийсэн байх бас магадлалтай. За эмэгтэй хүн бол нэлээд нэг юм хүчтэй эмэгтэй хүмүүс байна гэж харагдаж байна. Угаасаа шууд мэдрэгдэж байна. За тэгээд 8-ын заас гарч ирсэн. Ерөнхийдөө бол айгүй юм одоо таны биш тэ юунд татагдсан байгаа вэ гэхээр амар хичээнгүй байдалд юм амар өөр дээрээ ажилдаг эсвэл айгүй юм ур чадвартай хүмүүс юм уу та тэр ур чадвар хийж байгаа зүйлсэд одоо татагддаг байгаа байхгүй таны юм амар юм амьдралдаа анхаардаг чанарч ч юм уу те юмыг амар юм чанартай хийчдэг одоо эсвэл ажиллаа хийж байхдаа эсвэл ур чадвартай юм хийж байхдаа айгүй дур булам харагддаг хүмүүс байдаг шүү дээ. За тийм хүмүүс байна. За тэр илүү ингээд таныг юм тэр хүний хувьд онцгой гэж харагдуулдаг байгаад байна. Тэгвэл хүн болгон бас яг хийж чаддаг зүйлээ юм дур булам хийдэггүй шүү дээ. Тэгэхээр та яг илүү юм амар өөр дээрээ ажилдаг, амьдралдаа амар юм хичээдэг, ажил карьертаа юм анхаардаг, тэ ажиллаа хийгээд явж байхдаа юм айгуу гоё харагддаг гэж харддаг юм байна. Нилээ нэг юм та хэдийн хандлага одоо юм амьдралд юм амар юм хичээнгүй ханддаг байдалд ч айгуу туртай юм байна. Та хэдийг ер нь юм зүгээр нэг хүн гэж харахгүйгээр бүр юм амар юм хөгжиждэг хүн айгүй юм хөгжиж дэвшиждэг хүсчдэг хүн гэж хартай юм байна. За ерөнхийдөө бол бас айгүй хүндэлж хардаг гэсэн үг. За тэгээд 9 of Pentacles дахиад гараад ирсэн. 8-9-2 чинь сайхан дараалаад гараад ирсэн шүү дээ. Тэгэхээр бас бүр ингээд та хэдэг онцгой гэж бодоо. Тэгээ чинь бүр ингээд батлаад өгчөж байгаа байхгүй. 9 of Pentacles чинь одоо ингээд амар юм бие даасан хүнийг хэлдэг юм. Амар юм өөрийн гэсэн үнцэнтэй өөрийгөө мэддэг. Ер нь манай 3 дугаар группийнхаа аюу юм өөрийгөө олцсон хүмүүс байх шүү дээ. Юу хийхээ мэддэг, юунд тутагаа мэддэг. За тэгэхээр та нар нэг ингээл хүнд наалтал найдаад байдаг төрлийн хүмүүс биш. Ингээд шууд өөрийгөө бүтээчдэг, өөрийгөө би бүрэн надад хангалттай зүйл байдаг гэж боддог хүмүүс байна. Аюу өөрийн гэсэн стандарттай, өөрийн гэсэн үнцэнтэй. Нэг ингээд бусад хүмүүст амархан олтоод байдаг тийм хүн бол биш гэсэн үг. Тэгэхээр та хэдийн одоо бодож байгаа хүн та хэдийг одоо бас тэр байдлыг чинь амар юм дүгээлгэж онцгой гэж бодд юм байна. Энэ хүн айгүй юм амар өөрийн гэсэн үнцэнтэй өөрийгөө мэддэг тийм одоо
би хэрвээ энэ хүнтэй байх юм бол би бас өөрийгөө ингэж өсгөж левел ахиулах ёстой ч гэдэг ч юм уу. Тэ нэг амар юм хүндлэнүүдээр хардаг юм байна. Айгүй хүндэлдэг гэсэн үг. За тэгээд The Hierophant бас гарч ирсэн. За Hierophant болохоор айгүй юм одоо тэр хүмүүс одоо таны бодож байгаа тэр хүмүүс таныг юм төр зуурын хүн гэж хардаггүй юм байна. Айгүй ноцтой одоо нухацтай харилцаагаа авч үздэг гэсэн үг. Тэр харилцаа одоо таны бодож байгаа хүнд айгүй утга учиртай байсан байна. Тэгээд айгүй өөрийг чинь нэг юм итгэл даах хүн гэж боддог байсан юм байна. Магадгүй айгүй одоо би энэ хүнтэй байх юм бол бит хоёр юм амар урт хугацаанд доктортой байж болохоор гэдэг ч юм уу те амар юм үнэлж хүндэлж хардаг байгаад байна. Бусад хүмүүсээс таны өөр гэж харж байгаа шалтгаан нь би энэ хүнтэй байхаараа ягаад ч энэ хүнийг үнэлээд хүндлээд байдаг. Тийм учраас би харилцаагаа юм тоглоом шиг те ингийн хүн авч явахаас илүү би илүү нухацтай бодохыг хичээдэг гэж айгүй боддог байгаад байна. Тэгэхээр ер нь бол та эдийг айгүй онцгой гэж хард юм байна. За тэгээд юугаар онцгой гэдгийг би сайхан тайлбарлаад өгсөн те. Ерөнхийдөө бол энэ King of Wands картаар маань та эдийг айгүй галтай цогтой хүчтэй те амар юм ич хүчтэй гэж боддсон байна. Шууд одоо тэр харизм гал шиг энерги нь та эдийн гал шиг энерги тэр хүнийг татдсан байна. За тэгээд одоо маш юм ажил хэрэгчтэй амьдралтаа анхаардаг, ажилдаа анхаардаг, ур чадвартай өөртөө ажилдаг тэр зүйлс ч айгүй татагддсан байна. Таныг айгүй бас хөдөлмөрч гэж боддсон байна. За тэгээд айгүй юм одоо үн цэнтэй гэж бас хардаг. 9-ийн зоос бол бас айгүй гоё картуудын нэг. За тэгээд бас одоо энэ харилцааг айгүй юм serious буюу айгүй нухацтай авч утсан байгаа даа. Тэгэхээр энэ хүн танд айгүй юм харилцаагаа айгүй юм онцгой тэгээд энэ хүн бол айгүй юм хүндлэмээр хүн гэж айгүй бусдаас өөр гэж ийм байдлаар харсан байгаа даа гэсэн үг. За тэгэхээр та хэд маань угаасаа өөрсдөө тийм амархан мартагдахаар энергитэй хүмүүс биш ах шиг байна. За тэгээд хэдүүлээ дараагийн асуулт руугаа оръё. За манай одоо 3 дугаар группийг сонгосон хүмүүсийн маань 3 дахь асуулт буюу та одоо таныг мартцсан байгаа юу эсвэл одоо ч гэсэн бодож байгаа юу гэсэн асуулт байгаа. За энэ том картнаас татна. За манай 3 дугаар группийн The Starborn картыг сонгосон хүмүүсийн маань бодож байгаа хүн та эдийг бодсон уу? Мартсан уу? Тусдаа байгаа бол хамтдаа байгаа бол эсвэл юу гэж бодож юм бэ те? Таарцгаая. Page of Swords. Ямар их юм болов те. Ace of Wands. Justice. Тэгээ ер нь нийт картуудаа харахад та эдийг маань бодож байгаа гэж нэлээд нийт картуудаа харахад божин ер нь та эдийг нэлээд бодож байгаа та эдийн харилцааг яг нэг юм жирийн харилцаа байсан. За тэгээ зүгээр ингээд тоохгүй өнгөрч ч юм уу те тэгж чадахгүй нийт картуудаас харахад тийм энерги ажиглагдлаа. За The Lovers карт буугаад гараад ирсэн ч юм бол маш гоё карт. Хайрын карт. За тэгэхээр та эдийн маань одоо
харилцаа холбоо тэр таталцал тийм бүр юм чинхэн байсан гэсэн үг. Айгүй мөр мэдрэмжтэйсэн яг юм одоо би бинийг айгүй таньдаг байсан юм шиг уулзахдаа тий бит хоёр би бинийг өмнө нь хаанигтай харж ирсэн юм шиг ийм мэдрэмж байна. Зүгээр нэг бодоод өнгөрөх биш бүр ингээд амар зүрх сэтгэлтэй бодоод байна. За хамт байгаа хүмүүс маань яг адилхан шүү. Одоо энэ харилцаагаа айгүй монцгой харилцаа гэж боддог юм байна. Мартаж чаддаггүй юм байна, хол байхдаа. Бусдаас айгүй ингэж бүр ингэж өөр гэж хардаг энэ амар юм харилцааг бүр юм өөр төвшөнд мэдэрдэг юм байна. Нилээн нэг юм тэр хүний зүрх сэтгэлд оюун бодолд онцгой байр суурь эзэлдэг хүмүүс байна. Хайд маань уус айгүй онцгой хүмүүс байх шиг байна. За тэгээд Page of Swords гарч ирсэн байна. За Page of Swords болохоор юу илтгэж байгаа юм гэхээр нэлээд нэг юм та эдэг одоо ажиглаж харж юм. Бүр ингээд сонирхол юу хийж байгаа юм бол яаж хэрвээ тустай байгаа бол юу хийж байгаа юм бол яаж байгаа юм бол ингээд одоо social media дээр хийж байгаа пост story юу гэдгийг тэдрийг хараад ямар пост оруулж ямар зураг оруулж энтер гэл айгүй сонирхож хараад байгаа. Тэгээд бас ингээд дотроо ер нь юу хийж байгаа юм бол намайг бодож байгаа юм болов яаж байгаа юм бол амьдралтны аюу тохиолдож байгаа юм бол гэж бодоод байна. Хамт байгаа хүмүүс маань ч гэсэн адилхан одоо ингээд хамт байж байгаа тусдаа өөрөөр ажил руугаа ч юм уу тий өөрөөр тийшээ явах болохоор юу хийж байгаа юм бол яаж байгаа юм бол гэж айгу боддог гэсэн үг. Яг адилхан. Тэгэхээр айгу ийм бодоод тайдаг ажиглаад яах вэ их бол юу хийж байгаа юм амьдрал нь яаж өрнөж байгаа юм бол гэж бодоод байна гэсэн үг. За тэгээ Ace of Wands гарч ирсэн. Нэг юм амар юм тустай байгаа бол бүр амар хүсэл байна, буцаж очих хүсэл байна. Амар юм татагдаад байна. Бүр чамтай холбоотой тэр харилцаа дурсамжууд бүр амар юм орж ирээд байна гэсэн үг. Бүр ингээд чамаг бодох болгондоо бүр ингээд амар санаад байна гэсэн үг. Гал шиг одоо Ace of Wands чинь галын энергитэй. Тэгэхээр ингээд гал шиг хасаад байна. Тустай байгаа хүмүүсийн хувьд, хамттай байгаа хүмүүсийн хувьд яг адилхан гэсэн үг. Асуудын маань хувьд тустай байхдаа ч юм уу, муудалцсан байхдаа ч юм уу айгүй юм ингэж санаж бодож гал шиг төрөлцдөг юм энерги байна. Шуудхан л ярьчмаар санагдаад, шуудхан л уулзчмаар санагдаад тэ бүр ингээл догтлоод байгаа юм энерги байна. Бичмээр санагдаад, ярмаар санагдаад, яриа эхлүүлмээр санагдаад, харилцаагаа дахиж эхлэмээр санагдаад байгаа энерги бол байна шүү. За тэгээд Justice карт маань гарч ирсэн. Justice карт ер нь сүүлд гарч ирсэн. Тэгэхээр айгүй яг энэ харилцааг болвол амар юм хуцтай бодож бодлоос нь гарахгүй байх гэсэн үг. Одоо бит хоёрын харилцаанд би зөв хандсан болов? Би өгч одоо хайрыг өгч чадсан болов? Амар ингэж бодоод байна. Би шудраг хандсан болов эсвэл шудраг биш хандсан болов? Би өрний яг тухайн үед юу хийх ёстой байсан бэ ч юм уу тий? Би илүү хариуцлагатай хандах ёстой байсан болов ч гэдэг ч юм уу. Ийм зүгээр нэг санаж бодох тий хүсэх энерги байгаа гэхдээ илүү бас ийм амар ийм одоо харилцаагаа бүр ингэж би ер нь тухайн харилцаанд эсвэл би хамт байхдаа юу хийж өгөх ёстой байсан бэ ч юм уу. Одоо нөгөө шууд юу дуу ороод ирлээ. Нөгөө Bruno Mars-ийн нэг дуу байдсан шүү дээ. Би одоо тэр түүний эрэхтэй байсан бол гэд нэг дуу байдсан шүү дээ. Айгүй юм харамсаад болдог. Тэр дуу ерөөхдөө шууд санаанд орж ирж байна. Ямар ч хэсэн гэсэн
юм харамсаж бодож байгаа эсвэл би юу зөв буруу хийсэн болоо гэж бодож байгаа юм энерги байна. Айгуу тод бодож байгаа, зүрхээрээ бодож байгаа. За тархиндаа шүн орон унтаж чадахгүй болтлоо бодож байгаа юм энерги ажиглагдаж байна. Хэрэг тустай байгаа бол бас юм буцаж ирэх энерги байна шүү гэж хэлэх гээд байна. За тэгэхээр хүзрүүд маань юм байлаа. Манайхан нэмэлт хэсэг байгаа. Нэмэлт хэсэгт болохоор чамд хэлж чадахгүй байгаа үгсэн юм байна. За одоо буцаж ирэх сэтгэл байна уу? Тэ. За тэгээд та хэдийн маань эмгтэлэг энергийг сэргээж одоо тэр хайр татах зөвлөгөөг би сахиуснуудаас нь авч байгаа. Ерөнхийдөө бол одоо эмгтэлэг энерги гэдэг агааг та хэд маань юу буруу ойлгоод иж магадгүй зөвхөн эмгтэн хүн дээр биш. Эмгтэлэг энерги гэдэг чинь өөрөө нөгөө хайр татах энерги хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр та хэд маань зөвөр ойлгоорой. Өөрийнхөө сэтгэлийг нээж яаж гоё хайр татсан тэ юм хүн болохгүй. Тэгээд би сахиуснуудаас нь зөвлөгөө авч өгөх юм аа. Тэгэхээр нэмэлт хэсгийн уншлагыг сонирхож байвал би тайлбар хэлэх хэсэгт яаж үзэх холбоос би оруулаад өгнө. За тэгээ та хэдтэй бас айгүй гоё мэдээтэй. За ямар мэдээ байгаа гэхээр би бичлэгний өмнө бас та хэдтэй танилцуулсан. За манайх Moon Membership гэдэг одоо нөгөө membership хөтөлбөр зарлаж байгаа. За тухайн хөтөлбөр маань одоо сарын 55,555 төгрөгийн үнэтэй. За тэгээд зөвхөн тухайн группт элсэж байгаа гишүүдтэй би хувийн уншлага хийж өгөх байгаа. За хувийн уншлагыг болвол нөгөө members биш гишүүдтэй хувийн уншлага хийхгүй болсон. Миний цаг хугацаа өөр амжихгүй болсон. За тэгээд би одоо энэ Moon Membership гэдэг манай одоо энэ members in club нэгдэх юм бол бүрэн та хэдийнхаа энерги гэрэлтүүлэх, сүнсийг гэрэлтүүлэх, тэ амьдралыг нь гоё дээшлүүлэх, өсгөх. За энэ хэмжээний би гоё мэдээллүүдийг, гоё уншлагуудыг би хуваалцах байгаа. Та хэдтэйгээ одоо энэ member болсон гишүүдтэйгээ илүү ойр байж, илүү татна, илүү гоё мэдээллүүдийг би хүргэж, илүү гоё зөвлөгөөнүүдийг сахиуснууд өгдөг зүуд тэ ингэж авч өгөх байгаа. Бүтэн сарын хугацаанд би нийтдээ 8-9 уншлага хийн. Тэгэхээр та хэд маань одоо 55,555 төгрөгөөр бүхэл бүтэн ийм хувийн уншлага авч байгаа юм шиг юм мэдрэмжтэй айгүй гоё өөрийнхөө энергийг сэргээсэн, өөртөө тухайн сар болгон хөгжүүлсэн, өсгсөн ийм гоё ийм membership club би байгуулж байгаа. Тэгэхээр та хэд маань membership-ийг авах хүсэх юм бол Ламцэг manifestation гэдэг манай Instagram хуудас руу холбогдоорой. Мөн манай би энэ доор тайлбар хэсэгтээ membership авах холбоос бас би оруулаад өгнө. Тэгэхээр та хэд маань тайлбараа уншаад үргэлж надтай хамт байгаад, үргэлж намайг дэмжиж байгаа та хэдтэй маш их баярлалаа.